Энэ 24 оны төсвийн гүйцэтгэл дээр эдийн засгийн хөгжлийн яамны төсвийн гүйцэтгэл дээр энэ шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицлоор бүтээн байгуулалтын ажил гээд 24 он төсөв тавигдаад хийгдээгүй юм байна. Энэ одоо ямар очиртой хийгдээгүй вэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрт болохоор бол энэ ажил маань одоо цаашдаа яаж төлөвлөгдөж байгаа вэ? Нэлээд хэмжээний мөнгө тавигдсан гэсэн мөртлөө хийгдэхгүй ажил байгаа байна. За хоёрдугаарт болохоор бол энэ хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын сайдын энэ тайлан дээр үндэсний аудитын газраас одоо залруулагдаагүй 132.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн юм байна. Энэ одоо ямар зөрчлийн тухай яригдж байна? Энэ талаар тайлбар өгөөч. Эдийн засгийн хөгжлийн барилга хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд. За ажлын хэсгийн 2 дугаар микрофон хариулт өгье. За сайн байна уу. Эдийн засгийн хөгжлийн яамны санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Гэрэл Бат байна. За гишүүний асуултанд хариулъя. Шинжлэх ухааны салбарын барилгын тоног төхөөрөмж шинжлэх ухааны барилгын 2 барилга манай эдийн засгийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд нэмэгдэж орж ирсэн байгаа. Сая энэ оны 24 оны 7 сард шинжлэх ухааны судалгааны лабораторийн спорт танхимын барилга бол хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Гүйцэтгэлээ бүрэн санхүүжилтээ аваад тухайн онд тусан гүйцэтгэлээ аваад явж байгаа. Тодруулах уу? За Сорнзон бол гишүүн тодруулъя. Нөгөө эдийн засгийн хөгжлийн яамны төсвийн гүйцэтгэлийг хараад ярьж байгаа юм л та. Хөрөнгө оруулалтын дээр байгаа байхгүй. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт их засвар гэдэг нийтдээ 24 тэрбум төгрөгөөр гүйцэтгэл нь дутуу байгаа шүү дээ. Тэрийг яриад байгаа. За ажлын хэсгийн 2 дугаар микрофон. Микрофон нээсэн байгаа шүү. Нийтдээ хөрөнгө оруулалтын зардлалд 92.4 тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс төсвийн гүйцэтгэлээр 57.2 тэрбум төгрөг гүйцэтгээд 35.2 тэрбум төгрөг хэмнэгдсэн байгаа нь энэ болохоор зэрэг тухайн онд концессийн төсөл дарахын сэлэнгийн авцаамаас Саамар зүүн бүрэн цагаан нуур түшиг зэлтрийн бомб чиглэлийн хатуу уучлалтай авцаамын гүйцэтгэл тухайн онд гараагүй. Энэ 25 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарах ёстой байсан. Аудитын дүгнэлт мөн нөгөө яг тухайн ондоо энэ 25 тэрбум төгрөг гүйцэтгэл гараагүй байгаа нь концессийн ажлын гүйцэтгэл гараагүй байгаа шүү. За ажлын хэсгийн 4 дугаар микрофон. Эдийн засгийн хөгжлийн яам шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Батхдах гишүүний асуултанд хариулъя. Энэ шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицуулбарын төсөл бол нийтдээ 154 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл байгаа. 2020 оноос эхлээд одоо ажил нь эхэлсэн. За 2020 онд 3 тэрбум, 2021 онд 22, 22 онд 20, 23 онд 24.5. За 24 онд бол гүйцэтгэл нь бол 23.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Төлөвлөсөн хэмжээнд бол гүйцэтгэлээ явуулж байгаа. За тухайн барилга бол нийтдээ 74 мянган метр квадрат талбайтай. Шинжлэх ухаануудын нэгдсэн одоо цогцлбор учраас бол энэ барилга ашиглалтанд орох дээр хүрээлэнгүүд шилжиж байршихаар байгаамаа. За 25 онд бол энэ төсөл дээр одоо тодтголоос өмнө бол 20.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байгаа. За хэсэгчлээд бол зохицолбор ашиглалтанд орно гэж төлөвлөж байгаа. За 4 номер. За 4 номер гүйцэж хариулъя. Энэ төслийн тухайд бол хэвийн үйл ажиллагааны явагдаж байгаа.
Гэхдээ 7 блок барилга байгаа. За үндсэндээ бол 3 блок нь бол энэ намраас ашиглалтанд орно гэж төлөвлөж байгаа. Эдгээр 3 блок бол дандаа эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн зориулалттай барилгууд байгаа. За нийгмийн ухааны одоо хүрээлэнгүүд байрших 2 блок барилга нь бас хэвийн үргэлжилээд явж байгаа. За хот байгуулалтын яамнаас байна уу? Хариу. Эсвэл үндэсний аудитаас. За ажлын хэсгийн 7 дугаар микрофон нэгнэ. Микрофон нэгсэн. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За барилга хот байгуулалт орон сууцлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан төсвийн гүйцэтгэлийн аудитаар хязгаарлалтаа санал дүгнэлт өгсөн. За хязгаарлалтаа санал дүгнэлтийн үндэслэл нь залруулагдаагүй алдаа зөрчил буюу 132.3 тэрбум төгрөгийн алдаа нь одоо залруулагдаагүй буюу зөрчил учраас хязгаарлалтаа санал дүгнэлтийг өгсөн. За тухайлбал энд норм стандарт дүрм одоо боловсруулахад зөрчсөн 0.4 тэрбум төгрөг. За хэрэгжилт нь хангалтгүй байгаа. За барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан олон жил болсон хэрэгжилтийн хугацаа дууссан гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуй нэгж байгууллагууд нийт 0.9 тэрбум төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд төвлөрүүлээгүй. Харилцагч байгууллагуудын өглөгийн 17.3 тэрбум, авлагын 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдлийг тооцоо. За 7 дугаар микрофон гүйцэж хариулъя. За иргэнээс худалдаж авсан 0.7 тэрбум төгрөгийн байрыг үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ гаргаагүй гэсэн шалтгаанаар үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй авалгаар бүртгэсэн нормативын сангийн он дамжсан ажлыг бүрэн тусгаагүйгээс тайлант оны төлөлгөөг хэтрүүлэн өмнөх оны ажлын 0.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг олгосон гих зөрчлүүдээр хязгаарлалтаа санал дүгнэлт өгсөн байна. Зөрчлийн зассан юм уу гэдээ асууад байгаа шүү. 7 дугаар микрофон. За төсвийн эренгэлэн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж 4-р сарын 25-нд дүгнэлт гаргаж байгаа. За бидэнд 9-р сарын 30-ны дотор аудитаар гарсан залруулагдаагүй алдаа зөрчлийг гаргах төлөвлөгөөг 30 хоногийн дотор ирүүлэх үүрэгтэй байгаа. Төлөвлөгөөгөө бол ирүүлсэн. За бид нар 8-р сараас эхэлж завсрын аудитыг хийн. Энэ аудитаар энэ тайлан дээр гарсан алдаа зөрчлийн залруулсан хэсэг асуудыг шалгаж эргэж тайлагнадаг байна. За минь дөрийн мантаа гişүү асуултаас.